За тэгэхээр англи хэлний 1004 номныхоо бүх дүрмүүдийг одоо өөрийнхөө хоолоогоор та бүхэндээ тайлбарлаж өгч байгаа. Өнөөдрийн хувьд бол 1004 номны 24 дугаар хуудсан дээрх 173, 74, 75 дугаар одоо дүрмүүдийг тайлбарлана. За тэгээ энэ дүрмүүдийг тайлбарсны дараагаар та бүхэн одоо батжуулахын тулд хариутай одоо дасгалууд байгаа. Тэрнээс одоо 67-оос 74 дугаар одоо дасгалуудыг ажиллаж байж одоо батжуулна гэсэн үг. За энэ ямар сэдэв бэ гэхээр захиран тушааж гуйж хүсэх төлөв гэж. За энийг бол англи хэлэнд imperative mood гэж хэлдэг. Imperative mood гэж. За тэгэхээр энэ захиран тушааж гуйж хүсэх төлөв бол мэдээч хэрэг хэл болгонд байгаа. За жаахан ширүүн дөрөв хэлэх юм бол захирчийн тушааж байна гэж ойлгоод харин аядуу намдуу хэлэх юм бол гуйж хүсэж байна гэж ойлгодог өгүүлбэр байгаа. За тэгэхээр англи хэл бол одоо тэртээ чи, та нар гэдэг хоёрдугаар бие ганцхан одоо энэ юу гэдэг үгээр явдаг тийм үү? Тийм учраас тэр нь ойлгомжтой гэдэг үүднээс зөвхөн шууд үйл үгээрээ эхэлчих юм бол энэ маань захирч тушааж байгаа тэг инг тэгэрээ ингээрээ тэгнүү ингэнүү гэдэг үгээр гараад ирдэг. За тухайлбал одоо бид нар энэ come on гэдэг үг тийм үү? Come on гэж. За come on гэдэг маань болохоор нэгдүгээрт наашир гэсэн утгыг гаргадаг. Наашир гэдэг. Тэгэхээр одоо цаанаа болохоор чи наашир гэсэн утгатай л үг шүү дээ. За хоёрт нь болохоор сэтэлжүүлэх үүднээс альвэ чи чаднаа, чи шүү өдрийг хэлэхээр бид нэр motivation буюу одоо сэтэлжилт хийхдээ come on гэж ашигладаг байгаа. Come on baby гэдгийг одоо маамуу наашир өдргээд орчуулсан байна. Эдрэгээд бас манайх тоглоом хөшгөлөмөр ярьж идэг. Энэ маань огтхонч тийм биш. Харин хайрт минь чи чаддээ шүү зүтгээрээ гэсэн утгатай болдог байна шүү дээ. За come in гэдэг одоо интэй болцохоор энэ маань ор гэд хүн одоо хаалгаар шахах юм бол come in гэж хэлэх нь шүү дээ. За тэгээд ийм үйл үгээрээ өгүүлбэр эхлээл одоо pay much attention to your children's education гэх юм бол ерөн захиран тушааж байгаа өгүүлбэрийг төгсгөлөөс нь урагшиж орчуулдаг. Хүүхдүүдийнхээ анхааралд илүү их анхаарал хандуулаач гэдэг. Үнэ үү? За ийм мэтэр. За гэтэл хориглон захирах юм бол одоо энэ don't гэдэг үгийг ашигладаг. Бас одоо өгүүлэгт хүнээр эхлэхгүй don't гэж жагаад үйл үг хэлээд байх юм бол битгийдэг бүү ингүүзээ гэсэн өгүүлбэр гараад ирдэг. Жишээ нь don't smoke in my room without my permission гэх юм бол миний зөвшөөрлгүйгээр миний өрөөнд битгий тамхи татаал гэсэн үг болчихж байгаа. Don't cry битгий уйлаа гэх мэтэр. За тэгэхээр энэ одоо энэ захиран тушааж байгаа гуйж хүсэж байгаа өгүүлбэрүүд маань бүгдээрээ одоо төгсгөлөөсөө урагшилж орчуулдаг, үйл үгээрээ эхэлдэг, don't гэж эхэлдэг, хоёрдугаар биелүүгээ ханддаг учраас question tag буюу лавдуулах төгсгөл нь ярьж байгаа агшнаас хожуухан болно гэдэг утгаар will гэдэг үг тавиад араас нь чи гэдэг бие рүү хандж байгаа болохоор юу гэж бичээд хоолойны өнгийг доороос дээшээ биш дээрээс доошоо бууралттай хэлчихээр энэ маань жаахан зандарсан өнгө аястай болчдөг. Тэгээд за юу тэхүү үгүй юу чи гэсэн утгатай болчдөг. За жишээ нь одоо don't touch my new computer, will you гэх юм бол битгий миний компьютер түрээд байгаараа за юу чи ойлгоо гэж байгаа юм зандарсан өнгө аясыг нэмж өгдөг. За жишээ нь одоо join our team, will you гэвэл манай багт нэгдэх тэхүү үгүй юу чи гэсэн ийм утгатай болдог байна шүү дээ. За баярлалаа. Дараагийн хичээл дээрээ баяртайгаар эргэж уулзъя.